Сэтгцийн хувьд эрүүл хүн гэж сэтгэгц мэдрэх хэрэгтний тусламжтай мэдээллийг зөв хүлээн авч зөв боловсруулах, дасан зохицох чадвартай нийгэмдээ цохих хувь нэмрээ оруулж байгаа хүнийг хэлнэ. Хүмүүсийн сэтгцийн байдлыг сэтгцийн хувьд эрүүл хүн, сэтгцийн тулгымдсан асуудалтай хүн, сэтгцийн хувьд өвчтөе хүн гэсэн гурван төлөвт хуваан авч үздэг. Сэтгцийн тулгымдсан асуудалтай хүн гэдэгт шийдвэрлэх шаардлагатай сэтгцийг шаналгаж байгаа асуудалтай хүнийг хэлнэ. Эрдэмтдийн судалгаагаар тулгымдсан асуудлыг зөв шийдвэрлэх чадахгүй удаан байх нь сэтгцийн өвчтөе болгодог гэжээ. Ихэвчлэн 6 сараас дээш үргэлжилсэн тулгымдсан асуудлууд ямар нэгэн эмгэг болон үүсдэг байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа муу, зовоортой, стресстэй ямар нэгэн тулгымдсан асуудалтай байх нь тодорхой хугацааны дараа ямар нэгэн өвчин болж илэрдэг. Тэр өвчин биеийн шинжээр эсвэл сэтгцийн өөрчлөлтөөр илэрч болдог байна. Удаан хугацаанд стресстэй явснаар ходоод өвдөх, батгших, ядрах, бэлгийн сулралд орох гэх мэт олон сөрөг өвчин зүйл бий болдгоо. Эрдэмтдийн судалгаагаар биеийн өвчний 84 орчим хувь нь стрессээс үүссэн байдаг байна. Ийм сэтгцийн тулгымдсан асуудалтай хүмүүст сэтгцийн эмчийн ба сэтгэл зүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг. Даяарчлагдаж буй нийгэмд сэтгцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд тэр дундаа сэтгцийн тулгымдсан асуудал нийгмийн эрүүл мэндийн эмзэг сэдэв болон хувираад байна. Манай орны хувьд нийт хүн амын 51% сэтгцийн хувьд эрүүл байдаг бол 46% сэтгцийн тулгымдсан асуудалтай, үлдсэн 3% нь сэтгцийн эдэрхий эмгэгтэй байдаг байна. Сэтгцийн тулгымдсан асуудалтай хүмүүсийн 30% нь сэтгцийн эмгэгтэй болох магадлал өндөр байхад үлдсэн 70% нь эргэн хэвэн байдалтай ордог байна. Иймээс иргэн бүр өөрийн сэтгцийн эрүүл мэндэд анхаарах нэн шаардлагатай. Өөрийн сэтгцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх, гэр бүлдээ цаг гаргах, гэр бүлтэйгээ хамт ярилцах, алхах, аялал тавих, тэврэх, тоглох зэрэг үйлдэлүүдийг тогтмол хийх, хангалттай унтаж амрах, элен далангүй ярилцах, сэтгэл зүйчэд хандах, зөв зохистой хоолтыг эрхэмлэх нь чухал. Сэтгцийн эрүүл мэндийг хамгаалцгаая. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв.